2 цаг бол их хурдан өнгөрдөг юм да ер нь. Тэгэл эхний 1 цагийг бол бид нар ерөнхийдөө номоо уншдаг. Тийм бүх хүүхдүүдийг уншуулна. Тэгээд тэр дундаа зарим нэг бүтцүүдийг тайлбарлаад явна, зарим нэг хэллэгүүдийг засаад явна. Гэхдээ нэг их ач холбогдол өгöd бүр ингээл чиний буруу өнтер гэл ингээл их тэгээд байдгүй. Ерөнхийдөө юм байдаг шүү гэл ингээл дурдаал яваад байдаг. Тэгээд тэр олон дурдалтууд чинь нэг мэтгэд ингээд хоногшсон байт юм байлээ. За тэгээд үлдсэн 1 цагт нь бол бид нар ерөнхийдөө одоо дөрмийн хичээлээ үздэг. Надад бол ном унших нь бүр үнэхээр гоё байсан. Ном нь өөрөө сонирхолтой их сайн номнууд байдаг манай гигийн номнууд. Тэгээд ингээд шатны ахих тусам айгу даацтай юм гоё номнууд орж ирдэг. Тэгээд ерөнхийдөө баг нөгөө хэл сухч нэхээсээ илүү нөгөө номныхоо үйл явдал руу би л айгу их орж исэн. Бүр өрөвдөж мөрөвдөөл өстэй уйлж мөйлөөл гэлтэй. Тэгэж энэ төр уншиж исэн. Тэгэхээр ном нь айгу сайн гоё ном байдаг. 5 дугаар шатны ном, 6 дугаар шатны ном бол надад маш гоё санагдсан. Бүр илүү гоё санагдсан. Тэгээд 5 дугаар шатны 5 second rule гэдэг ном. Тэрийг бол би бүр амьдрал дээр маш хэрэгжилж байгаа. Тэр өстой хэрэгтэй гоё юм байлээ. Манайд нэг 5 second rule гэдэг ном яг англиараа байсан байхгүй юу? Тэгээ би тэр чинь юм англи хэл дээр юм зузаан ном байгаа тахад чинь байрж авч хайлшиж чадахгүй байгаад байсан. Тэгээ тэрийг гэгээ дээр уншичаад тэгээд болохоор ерөнхийдөө цөм агуулгыг аваад ингээд арай жоохон товчлцсан. Уншаад та амар сэтгэл хөдлөөд аюу гой санагдаад. Тэгээ би 5 дугаар шатад төгсөнгүүтээ тэр номыг яг би дааж ганцаараа уншиж дуусгасан. Тэгээ яг цөм агуулгыг уншсан болохоор ямар ч асуудалгүй ойлгосон. Ер нь хүн ингээд шинэ мэдлэгээс нэг цогтойгоод хэрэггүй штэ. Чадчихлаа байвал хүн сурч л байх хэвээр. Тэгээ би бол явандаа бүр хятад хэл сурна гэсэн зорилго байгаа. Тий. Бүр гигээдээ сурна гэсэн тийм хүсэлтэй байгаа.